Ингээд радио 8.3 хөтөлбөрн дээр сугаад хараалан сонсож буй эрхэм сонсож үзэгчдээ энэ өдрийн ямар амгалан дахин айлтгая. Улаанбаатар хотод 17 цаг 16 минут болсон радиогийн 3 дугаар студиэс Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэгчдээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. Хөтлөгч Гэрлээ, Зандаа, Мига, Ганууш нар арилж байгаа. Найруулагчаар Оюн бол арилж байна. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань казинод орвол Яна гэдэг сэдвээр ярилцсан. Өстө балаа юм болно. Юм үзээгүй зан гаргаад байсан. Байн бай үнгүү хоолыг ачитэй. Хүү тийм үнгүү хоол мал бас бэд юм уу? Тэгдэг гэсэн шүү дээ. Тийм байгаагүй те. Байгаагүй шүү дээ. Тийм юм аа дандаа. Би казинод орж үзээгүй л ихтэй би ингээ казинод ороод амар өндөр өсөйтэй готлон өмсөл амар задгаа овц өмсөл заяа. Ингээл тэгэл нэг юм ингээ вайн чи шампань барин заяа. Амар үнэтэй шампань барин. Би тэстэй өсөлж байгаа. Тэгэж хувцалж яг яах чи? Үгүй юм байж л та. Ингээ шампань бариад тэгээд ингээ булган дах нүмерн Яа. Гэж би амар зүг авдаг шүү. Хараал. За. Тэгээд 60-70 оны юм өстэй заяа би. Боржуулдаг гоо. Балган өсчнө. Мэдээж тэр нөгөө нэг булган дахыг авч өгөх хүн байгаа. Нөгөө нэг ингээд авч одоо нөгөө тавиад буцааж өмсөх хүн байгаа гэсэн чинь мэдгүй хажууд явж байна та. Тэгээд хамгийн тоглож үзэх хүсэлтэй тоглоом нь рулет. Амар ингээд. Рулет нь яа дээ? Мэдгүй. Кинон дээр л гоё яриад байдаг шүү дээ. Би чамд яг бодит байдлыг ярьж хөө ямар байдгийг. За би ярья. За ийм боллоо. Анжгаа. За гэрлэг нээз манай ихнэр би. За ингэж жиж явж байгаа. Казино орно. Сая бодит. За 9 цагт буудлын гадаа уулзах шүү гэдэг. За бүгд бэлдээл. Тэгээд анжгаа хоёр төрүүлээ гараа суурч юм байна. Хоёр шорттой сандалтай хоёр гар. Тэгээ казино орно гэдэг. Тэгээ хүлээг үзсэн чинь 3 хүн ингээ буудлаас гарч ирж байна. Гэрлэгийн найз нь тэгээ манай ихнэр. Ингээ гонгосон 3. За. Амар хувцтай. Манай ихнэр ингээ ковбой мал хацаад. Чи бүр ингэж ярих юм уу тэгээ зандаа. Буудлаас гарч ирсэн байна. Би цочоод урд нөгөө 4 жилийн өмнө анжгаа дээр нөгөө явж исэн болохоор казиног нь ямар гэдэг юм бэ шүү дээ. Яагаад ингэж уулсан юм бол бодоод олдгоо. Тэгээ яасан гэд асуусан чинь гэрлээ ийм болсон гэд одоо цаашаа үргэлжлүүлэн ярина. Бүр ингэж яриулах юм уу те зандаа. Яагаад тэгж яагаад буудлаас гарч ирсэн эхлээд яриа. Юу яриад угаасаа буудлаа өөр айлт байлтай нь шүү дээ. Юу асуугаад тий. Юу тэгээ ер нь бол юм шүү дээ тий. Яг чам шиг ийм бадрангуй бодолтой. Тэгээд казинод орно гэдгийг мэдчихсэн учраас уусаа аялал зугаалгаар явж байгаа хүмүүс бол одоо байнга зүгээр ингээл пүүцгээд өмсөөл явж байгаа штэ. Тэгээ бүр казинод орох гэж зориулж бүр даашинз тэгээд дүүфэл сандал авсан байхгүй юу? Монголоос авч явж байгаа байхгүй юу? Казинод орох энэ хувцсыг өмснө гэд. Яг мега шиг бодсон. Яг мега шиг бодохдоо яг яаж төсөөлсөн бэ гэхээр зэрэг яг нөгөө кинон дэр гардаг шигээр бодсон тий. Тэгэл би одоо ингээл амар гоё мартины уугаал тий. Текэн дээр ч юм уу эсвэл нэг ширээн дээр одоо ингээд суугаал тий. Тэгэл битүү хүнтэй тий ингээл нэр нааш гэж явж муу ингээл тий. Яг тийм төсөөлөлттэй байсан байхгүй юу? Тэгэл хамгийн гоё дээр тавиал гарч ирсэн байгаас тий. Одоо тэр казиногийн өмнө ахуулсан зураг байна. Арай болгонд авахгүй мэн тий. Арайч болгонд авахгүй. Халуун штэ амар халуун. Тэгээд орсон чи бодит байдал ямар байсан гэж түүч хүн байхгүй заяа. Тэгтээ хэдэн байсан. Хамаарч зөвлөж байгаа байсан гэж хэдэн нөгөө хятад тий. Тэгээ бид нар ч одоо нөгөө жижигийн Хилтон ч одоо биш ээ Хилтон Хаят ч одоо тий Хаят ч одоо ер нь айгүй том салбар айгүй том төчөд бод сүлжээчд бод тий бүх газар одоо Хонконгийн Хаят маш гоё тий Бээжингийн Хаят маш гоё миний л очиж үзснээс тэгээд хамгийн том казинод нь орж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь мегмар цэцгээ миний дөө тэг ч байхгүй тэг одоо тэгээд ингээд шампанс бэлж шампанс хаана ороод шампанс зарж байгаа зэрэг тэгээд дээ штэ тийм боддоор тэгээ ширээ мөрөн тэр үрлээд чинь заяа бүгд компьютер дээр л ингэж тоглодог. Ер нь хүн болгоно нэг компьютерийг харцсан. Тэр компьютер дээр тэр үрлээдээ тоглоно, баукраа тоглоно, тэгээ сууж байна. Тэгээд
Тэгвэл би ч мөр казиног шаал өөр юм болов. Тэгээд яг штэ тий ингээ нөгөө оронгуудаа угаасаа нөгөө одоо жижигийн хүнийг оруулахгүй штэ. Гадаад хүн л ордог тий. Тэгээ паспортоо үзүүлээд ингээл орж байгаа. Тэгээ оронгуудаа тэнцээ карт нийлэгчж байгаа. Member card тий. За тэгээд карта шууд тэгээд ерөөсөө тэр компьютер гарц суугаад мөнгөө шургууллаа. Тэгэл болоо. Нөгөө нь юу шиг юм бэ штэ. Тэнгисийн доор ордог автомат тоглоом шиг. Тэр чинь бас тусдаа. Тэр чинь тусдаа тэнд байгаа. Өөр бас тэрнэр шин тусдаа. Тэр үрлээдний чинь ширээн дээр ширээ гэж байхгүй зүгээр компьютерын дээр суу. Гэхдээ яг нөгөө хөтөр тоглодог ширээ байгаа. Би ихтэй амар сүртэй орж ирнэ гэж бодсоо яг ингэ. Амар том малгай талтай заяа. Хоёр гадаадын улсын иргэд байгаа. Нэг нь Монгол, нэг нь Хятад. Тэгээ болоо. Тэгээд тэнд дэвчтэй орсон чинь нөгөө энэ гурыг чинь тоож байгаа хүн байхгүй заа. Анжгаа өтөөс тоож байгаа байхгүй. Тэнд орлоо. Энэ гурч өөртөө заа нөгөө тоглоомд удаарсан. Юу Мартины шимээд одоо нэгтэй мондөг тоглож байгаа. Одоо нэг гэрдээ бол яг ингэсэн би бидэд. Ингээ амар мондөг ингээ тоглож байгаа нэг Европ хүн байх хэвээр тий. Бидэж Европ байх хэвээр тэр нь. Тэгээд ардталт нь ингээд Мартины барьсан. Нөгөө хүн ингээд шоогоо хаягт нь гэрлээ яг зүг бухт нь ойрлоо. Тэнгүүд одоо тэгээд гэрлээрөө хараад үнсэж Тэнгүүд надад нүд хайрлсан гээл те. Читон шидэл. Нүд хайрлсан те. Мөнгө бэлдээд байсан юм шиг. Тэгс яасан байх нь. Зүгээр анжгаа бид хоёр нүд хайрлсан. Бид хоёр доож байгаа юм байна. Баг наач нөгөө нэг PC шиг болцсон юм шиг баг тий. Ер нь бол тийм л юм. Тийм л газар байд юм бэ. Тэр нэг амьдралын эдрээ мэдээ шүү төсөөлөд. Юу тийм байхгүй. Ариука ихтэй хоёрын зураг харсан чинь нэр яг үндэд одоо тэгс төсөөлөгдсөн байхгүй. Йоо казинод ороод. Тэгтээ тасалгаа уцлаа. Тасалгаа олж очсон шүү. Бүр гоё ялцсан. Тэг би ихтэй нэр ёо ингэж явуулсан хааландаа маалтан. Ямар ч казиноор болохгүй. Мөөм зүүн бас нэг хальт гараастай. Манай ихнэр одоо ямар кино үзсэн те копо магаа. Тэгээ бүр өдрөө шопинг гэж авсан гэж боддоо. Казинод орохын тулд ч тий. Уус эмэгтэй хүмүүс ийм гоё сэтгэлээ. Тэр бүр Монголоос хувцас авч ирсэн нөхөө. Тэгсэн анжаа тэр нэг шорт бол явж байгаа. За ийм болсон байт юм аа. Гэхдээ энийг ингэж Монгол орон даяар дэлхийд даяар ярина гэж бодоогсон зандаа шууд хүчээр яриулдаг шүү. Бүр дутуу яриад та. Яг бүр яг үндэ ийм болсон. Бүр за чи ярихгүй би ярьчих. Яа за болоо. Эсвэл чи би давслаа ярьчих шүү. За ингэсэн. Тэр өдөр нөгөө нэг ийм одоо бид нар ингээд айгүй ийм шахуу програмтай явж байгаа шүү дээ. Тэр өдөр нь чөлөөт өдөр байхгүй юу? Юу дуртайгаа хийх өдөр. Тэгсэн чинь шопинг хийдэг юм аасаа ингээд тал тийшээ тараад тэгээ Ариука дээр Латте Март ингээд нөгөө хайцсан ингээд нөгөө газрын зураг дээрээс хайцсан тэгээд явж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд явж исэн чинь нэг айгүй гоё Европта таарлцсан. Итали. За ээж энэ. За би үрж ингэж. Тэгсэн чинь би тэр угаасаа Латте Марта хаана байгааг мэдж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ албаар би тэр үнтэй яриа үтсэн байхгүй Латте Март хаана байна гэх. Тэгээ нөөтг чи ингээд зааж мааж өгөөд тэгээд ер нь бол би тэрийг одоо тэр чинь нөгөө Европ хүн бараг харагдахгүй. Бараг харагдсан ганц үнэн л тэр. Тэгээд нөгөө чи хаанаас ирсэн мэрсэн гэж Италиас ирсэн мэрсэн. Та хоёр ханаас ааж байгаа алхам. Юу гэж бодож чинь таадаа маадаа. Жохон дээлж байгаа нөхгүй юу? Тэгээд нөгөөдгөө бүр нь баттаараа казинод ор таарлтна гэж ботцсон байхгүй юу? Яагаад чи тэгж бодсон гэсэн бэ? Тэгээд тэр нь харагдах гэж гоё. Эсвэл тиймэрхүү хүмүүс байгаа гэж бодсон гэсэн. Гэхдээ би амар тэгээ энэ хоёр ихнийд чи хэлсэн юм шүү. Итали байл маш дотроо ингэж бодсон. Тэр нь ч үсээ юм би амар гончтой тэгээд ийм том бүдүүнийг нэг ийм бор тамхи өгдөг штэ. Бор тамхи. За тийм аваад юм бор тамхи. Яаж бүдүү бор тамхи мэм тэр навчин тамхи штэ. Тэрийг ингэ татсан залуучууд малуу амар гоё кул залуучууд байна мэн гэж бодоодсэн чи зүгээр л анжаах зандаа хоёр л байсан юм. Хамгийн кул нь бид хоёр угаасаа. Хамгийн кул. Хамгийн Италид бид хоёр таа. Тэгээд наадах чи өөрийгөө хууль Итали гэж нэрлсэн заяа. Бид хоёр хууль Итали ч нэ. Тэгээд нүд хийж байгаа нь одоо нөгөө Ариука гэрлээ манай ихнэр гор ингэж. Мартини ч авахгүй гардаа. Хин дээрштэй юу үнэг байдгийг бол ус кола хоёр л үнэг байдаг. Би одоо тэгээд кино минон дэс тэгээд юм болох гэж бодохгүй юу. Тэгэл чидон жимсийн идэл чамаг мега хэнгэнэ мега казинод сууж байгаа юм шиг хувцалсан байна гэж. Тийм надад одоо малгай болгон тахой л одоо. Тэгээ нэг шампансгүй. Тийм шампанс ингэ барьж байгаа байхгүй. Яа. За ийм юм болсон байт юм аа. Тэгээ казинод цаг байдаг уу гэстэй. Баггүй хязгааргүй. Нэг цонх нэг ширхэг цонх байхгүй. Өглөө болж байгаа юм, өдөр болж байгаа юм, орой болж байгаа юм мэдэгдэхгүй. Хүш та хэд
мөрөдө тоглоом гэснээс муу шиг хэр тоглолтой. Одоо покер ч юм уу те. Тэгээд бид хідэн төгрөг хоцсныг асуухгүй. Хідэн төгрөг хоцсон бай. Би юу яасан? 50,000 вон ч одоо Монгол мөнгөөр нэг 120,000 төгрөг штэ. 50,000 вон хийгээл 110,000 болгонгуудаа гяс гаргаад авсан. Тэгээд би дахиж тоглохгүй. Нөгөө 110,000-ыг тас адгцсан. Тэгээд цаана 60 гэдэг чинь 140,000 төгрөг гэрлээсэн. Та би 600,000. Пүү. Анжаа хідэн төгрөг хоцсон. Анжаа 500,000. Монгол мөнгө дандаа Монгол мөнгөөр штэ. Тэгээд ганц одтой тий. Ганц алдсан үнэн л манай найз 70,000 вон алдсан. Гэтэ тэр 120,000. Тий. Тэгээ тэрийгээ бид гурав дайлцсан. Тий. Бүгд нөгөөдгөөс манай нүүд ч сэсгээс нар унаад. Гарахгүй би одоо инста нэрээ суугаад орж за явъя чамайг дайлъя гэд. Тэгээ авч явж. Гэхдээ маш амар юм болсон. Манай ихнэр ер нь би хоцсон биш. Бараг манай ихнэр хийх нь найцсан. Хожоод идэв яг нүдэн дээр ингээд 100,000 вон 200,000 вон гэж хожоод идэв. Тэгэд за одоо болно ингээд нөгөө угаасаа одоо ахаа тоглох юм алдна гэд би амар айцтай тоглолт юм л ер нь. Өөрөө нэг би нэг 100,000 л хацсан. Тэгсэн ихнэр гарахгүй. Та нар явж. Би энэ хонлоо гэд. Йоо. Зүр харах гэж. Тэгээ жимнэс ингээд чирээд бүрзээ. Манай ихнэр бүр гарахгүй гэд. Би ингээд чирж гарсан шүү. Тэгээ гарсан хойноо яг мөнгө болоод нөгөө цаасаа солиулаад мөнгө болоод тэгээд нэг газар ороо суухтаа манай ихнэр ойлгож байна. Тайвшраад сэрж ийн гэж тий. Тэгэхгүй үнэхээр яндаа тагаа. Ингээ улаар димэнтэй бүр тоглож байгаа юм. Улаар. 5 оны 2 нь улаасан гэж бодохгүй. Тэр Монголд тийштэй тийм тоглолт мөрөдөд тоглоулах газар чинь бэд юм биш шүү дээ. Тийм нууц газар байдаг. Байгаа хөө. Тэгээд тэр чинь одоо юу штэ? Монголын сэргийн хуулийн зааснаар орон бариар хангасан. Ядаргатай айдгүй хууль ярил ярина шүү. Тийм бэд юм бас. 20 төвштэй угаасаа. Тэгсэн чи тэрний гадаа нэг өвөө заяа. Амар ингээ миний хөө одоо бойлоо штэ хамаг юмаа тавьж туулааш тэгээ уйлаад байгаа гэсэн. Хүүгээ гаргаж ирэх гээд үү? Яа наястай юм бэ? Амьдралаа алдсан зөндөө байгаа Монголд. Нөгөө хуучин бүр ил болсон байсан шүү дээ нөгөө автомат тоглоом дээр тоглодог. Тэгэхэд бол зөндөө амьдрал алдсан. Одоо бидний мэдгээр алдартай хүмүүс ч орсон. Тийм шүү дээ байгаа шүү дээ. Тэр чинь хэдэн оны үе? Тэр чинь 2005 6 оны. Би төрөг байсан байна. Кинон дээрх шиг казино зөндөө байгаа штэ золбон газар орчоод бүгдийг тим гэдэг хань. За яг вэ амьдралдаа ганц удааны ганц золбон газар орж үзсэн юм а тэрийг. Би бол орж үзээч. Золбон газар жээжүүд байгаа казино тийм ээ. Тэрнээс бид нар нөгөө Монте-Карло яваагүй Лас Вегас яваа. Би золбонгүй газар орж үзсэн. Макао ороогүй Сингапур ороогүй тий. Хамгийн том юм өстэй тий. Хамгийн том Макао. Яг Макаод ингээ тийм хувцтай явал наа зөв хүний найманд аваа явчих. Уусаа нэг тиймэрхүү юм байж идэг юм уу тий? Италиупа. Лас Вегаст очиод казино ороод тэгэж хуцалж болох болоо хаа. Би яг л нэг өдөр ингээд хийж амаар сагдаад байгаа байхгүй ингээд. Мөнгө алсан ч саамаа. За, Лас Вегаст Ривера зочид буудлын казиногоос $100 оожиж байсан. Тэгээд Лас Вегасын онгоцны буудлынхаа тамхины цэгт хүртэл зоос хийдэг слот байсан гинэ. Бүр за Лас Вегас ч угаасаа казиногийн их хорон биз дээ тий бараг. Тийм үстэй тий. Ямар ч зэн тэр нөгөө нэг ус мус зөөгч өгөх үү юу гэх вэ? Тиймэрхүү хүнд нь бол ямар ч нэг техник аягуулсан авт юм тий. Та нар очиж зөөгч. Зөөгч тийм байсан юм. Үгүй тойрын орсонд байгаагүй болох юм биш дээ нүуний яриагаар. Гэхдээ тийм хүмүүс амар юу болох вэ? Гэхдээ бол одоо тий ер нь бол зүгээр хаяат бол тий бас том л буудал штэ тий. Тэгээд яг жижүүд байгаа хамгийн том казинод бид бол 8-хандаас орсон. Яг хөө дээрэс нөгөө Монголоос өөр газар нөгөө баг юугаа өгөөгүй байхгүй. Тэр нөгөө хилээ нэгээг байгаа штэ. Гол нөгөө орлого оруулдаг нөгөө 90% орлого оруулдаг шиг хятад. Тэгээ хятадуудын нөгөө хилэн нэгдэг учраас тэр жоохон хоосонд байсан. Тэрш мэдээж. Тэгээд одоо тэр божинж байгаа үед бол алах байсан байна. Тэгээд одоо тэр нөгөө манай байнгын сонсогч нөгөө цэги чинь одоо ажиллаж байгаа штэ тий. Тэгээд асуусан чи бүр ингэжээлээ. Бүр ингээд нөгөө менежер те хятад англи хэлтэй байхыг санал болгодог гэж байгаа байхгүй ажилд авахтаа. Тэгээд бүр ерөөсө жижүүгийн зах зээлийн жуушны зах зээлийн 80% хятадууд эзэлдэг гэж байгаа. Хэрвээ хэл нэгдэл бол тэгэл зүгээр л язгандаг гэж байгаа. Мөнгөтэй хятадууд гэдэг тийм. Тэгээд одоо нөгөө хятадууд нь байхгүй болохоор монголчууд од болж байгаа байхгүй юу? За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гоо үзэгслэнг тодруулна. Beauty God хамтран ажиллаж байгаа. За би юу яасан? Нарны тосоо хэрэгжилж үзье. За тэнгууд нөгөө нэг усан суурьтай тосон суурьтай гэж хоёр төрлийн тос байдаг ч нарны тос ерөнхийдөө тэнгууд айгүй гоё шингэдэм байлээ. Тэгээ нэг юм би одоо Монгол тос гэхлээр яг нэг жоохон яг үнэхээр нэг юм зунгаарлцсан тий ингээл тий байх юм болоос ч үгүй айгүй гоё шингэсэн. За тэгээ би нарны тосоо төрсөн өдрөө буюу өчигдөр өнөөдөр ч гэсэн төрсөн байгаа. Өчигдөр нөгөө мегагийн нөгөө тест шүү дээ нүүр тестэлдэг тэр тестээр тестлүүлсэн чинь миний хураашилт чигшил хоёрын ялгаа урд өдрөхөөсөө бүр айгүй сайжирсан байсан тий. Баланс нь сайн болсон. Баланс нь сайжирсан. Тэр нөгөө монголчууд угаасаа юм хүүтрийн ширүү хатуу уур амьсгалтай газар юм чинь ерөөдөө чигшүүлэгч бүтээгдэхүүн манай монголчууд айгуусаа
хэрэглэхгүй бол болдоггүй. Тэгээд энэ Монголда ийм бүтээгдэхүүн гарснараа бас айгу даваа талтай болчихж байгаа юм л да. Яг монгол хүнийхээ арьсыг мэдэрч хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ Beauty God-ийн нийтдээ ийм common болохоор серумтэйгээ тостойгоо, нарны тостойгоо, тэгээ унтлагын масктайгаа байдаг. Тэгээд төрсний дараа бол нарны тос бол шууд ингээл шингэчихнэ. Амар гоё ингээд үнэртэй. Тэгээд хамгийн гол нь ингээ арьсыг хувраашруулахгүй хит халуун хөлрөлт нь 80 минут эсвэртэй гэж байгаа. Тэгээд нарны тосыг чи баян ингээ сэргээж авахгүй болохгүй нүрэ бодсон бол ядарч повдер ч юм уу төрөхгүй бол болдоггүй шүү дээ. Тэгэхээр бол ингээ чийгтэй нарны тос бол надад миний хувьд бол дахиад сэргээд шаардлага байхгүй дандаа өдрийн туршид ийм чийгтэй байдгаар айгуу даваа талтай болчихж байгаа. За ойлгомжтой байна зандаа. Чи л ойлгож байвал босод бүхэн ойлгоно гэсэн. За хаагаар зарагдж байгаа усны дугаарыг хэлж өгье гануша. За 80 гаруй салбартай гинэ. Тэгээ Улаанбаатар хотод хүргэлт нь үнэгүй гэж байна. За утас нь 77 32 88 88 80 тэг 1 16 64 88 28 тэг тэг 75. За ингээд Beauty God гэдэг юу юм шүү дээ. Beauty God цэг имэн гээ сайт тийм ээ. Тийм ээ. За сайт байна, Instagram байна, Facebook байна. За мега наш анхаарлаа хандуулж байгаа. Над руу ингээ харж байгаарай. За гоо зүйлслэн тодруулна. Beauty God. Тийм ээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв казинод орвол яана гэдэг сэдвээр ярилцж байна. За ууган баяр уугна гэдэг хүн казинод амьдарч байгаа монголчууд их шүү Солонгост гинэ. Тийм тэр буудлын бас тэгж ярьдаг шүү. Тийм ээ. Ерөөс ингэж байгаа юм чи нөгөө казино дагаад бүр амьдэрсэн энэ баг худалчин баг мужийн байдаг. Ерөөсөө нөгөө нэг очоо гэртээ харъя гэхээр зүгээр нэг юм жижиг амбар шиг юм байж байдаг. Орж унтчаал хэрэгээ гараа явдаг. Жээжүүд харсан. Бүр тийм хүн сүрэг шиг юм. Жээжүүд харсан монголчууд бол одоо ч нэмэгтэйчүүд бол ихэвчлэн тэр нөгөө зорч буудалд ажиллана. Гэхдээ тэр нөгөө юу бидний бууснаас хамаагүй тансаг зэрэглэн те яг 5 одоо зорч буудалд ажилладаг юм бэл. Тэгээд ер нь манай бас MJ радиог их сонсдог тэр шалтгаан нь тэгэхэд би л ойлгосон. Тэд нар ингээд жишээ нөгөө өөрөө цэвэрлэдэг юм байна л да. Өглөө ингээд 9 цагт нэг өрөө тэгэл өдөрт нэг 10 хэд нэг өрөө цэвэрлээ. Тэгэл сайхан чихвчээ хийгээд тэгээ нөгөө өрөөг цэвэрлж явах та нөгөө бидний манайхыг сонсоол тэгэл ярөөсөө байж байгаа юм бэл. Сонсч ин хамтран ажиллагч нараа. Ийм л байна. Казинод ажилладаг хүмүүс манайхыг сонсож байна. Ямар вэ? Би дүүл амар барууны бодоод байгаа юм болоо. Үзүү надад нэг кино дээр үлдснээр болохоор тиймэрхүү сая мегаг яриад байгаа шиг тиймэрхүү орчин төсөөлөд байна. Тэгээд анх ер нь тэгж төсөөлсөн юм аа. Тэгээ яасан чи PC шиг юм байна. Тэгээд тэгэнгүүт гоё тий. Би ингээд орол амар их мөнгө хотсон чи ингээд амар олон камераас ингээд хянагч нь ингээд харж байгаад намайг хөөж гаргана. Яг кино шиг бодож байгаа хгүй би. Тэгэнгүүт болооч яа. Ийм хувцастай ийм гэх чинь би чам тоглох гэж орж юмж ойлгоо байсан. Тэгэнгүүт одоо казиногийн эзэн одоо нэг гоё залуу ерөнхий менежер ирээд чамаа. Тий чи ингээд амар ингийн хувцастай залуу намайг надад ингээд туссан чи нөгөөт нь эзэн. Тэнгүүд яг солонгос кино шиг ингэнэ Жошуа Болтотор мегагийн сэтгэл рүү хөнгөж харсаар хагаад нэвтрүүлгээ ойлгодгүй гинэ. Чиний сэтгэл нэр үнэхээр гоё харагдаж байна. Энэ бүрэн атаарсан хүмүүс л байна. Яасан ч их шүмжлээ манайхан нэр. Англи дараал гэж байна. Гоё л штэ. Энэ жоохон 20 эдтэй охин залуу насаараа гоёхгүй бол одоо яах вэ? Тий би гоёх юм. Бити зүм нэдөө зүгээр. Их чинь бити зүг гэж хэлчихээ гэж. Та нар хамгийн их мөнгө алдсан тохиолдол хэдэн төгрөг вэ? 70,000. Хизээ яаж тоглож явах та? Ямар тоглоом тоглож явах та? Сая нөгөө муушиг наадмын өмнөхөн. Йоо задах тэрийг яриадсаа юу. Ах нь хувхай мөнгөгүй болсон гэж ажил дээр үрж ирэхгүй. Ах та нэг пиаваадаг гэж гэж байна. Та яасан ингэж тэгсэн чи? Ярих юм ярихгүй гэж байна. Та нэг ч өөртөө хамаагүй яриад миний Италиг яриулсан чи яар. Тэгээд тэгсэн чи биш тий. Тэгээд тэгсэн зандаах ингээд та өчтөр яасан ингээд тэгсэн чи үгүй ээ өчтөр юу агаад муушиг тоглоод хамаг мөнгөө өгөө туучлаа яа. Зүгээр уухгүйсэн бол зүгээр л дөө яаж уучих юм аа ч. Тэр хамаг мөнгө алдсан байгаа юм чи. Хамаг мөнгө. Хамаг мөнгө гэж хэлсэн шүү дээ. Тэгээд нэр би гэдэг авахын тулд хамаг мөнгө гэсэн бүх мөнгө гэсэн чи яадаг. Муушиг шат юм бэлээ. Ингээд нөгөө жоохон ингээ пив уучих штэ. Тэгээ мэдээж пив уучаар чинь нэг сайхан болдог нэг ир зөрөг ордог штэ. Ер нь баг ихнэр залгасан чи таслах хэмжээний ир зөрөг ордог байхгүй. Тэгэхээр чи нөгөө муушгин дээр чи болно үнжих хэвээр штэ. Тэгэхээр үнжиж мөнчихөөр нэг тэнэг юм шиг. Зөрөг ороолаа. Тэгээд ингээд дараа нь юугаа харж байгаа байхгүй.
нэг ч хүнжээгөө тоглосвол тэгэхээр ч юм гоож байгаа. Би бас нэг ч өнжөө амар бадрангоош тоглож. За одоо дараа 7 цаг 35 минут бас нэвтрүүлгийн дөрмийн дагуу 1-2 сонсогчтой холбогдно. За ягийн цаг мөчид манай шууд эфириотоос 77 3883 маань нэгдлээ. Хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Манай өнөөдрийн нэвтрүүлэг маань сэдв казинод оруулах яана гэдэг сэдвээр ярилцж байна. Тэгээд казинод орсон, алдсан, фактлсан, хүсэл хүчилтэй болсон түүх тий байхan бол хуваалцаарай. За ингэж Дорж Баяр гэдэг хүн виски уумаар санагдахаар хаяа Солонгосын Инчон олон улсын нисэх буудлын урд байдаг казинод орж уудаг байлаа гинэ. Тэр энд виски үнгүй гэдэг байх нь тийм ээ. Гэхдээ тэр виски гэдэг нь юу байдаг нэг нэлээд шингэлцсэн л баг ус мөс жижиг нөгөө казинод нь тийм байдэ. Инчоных нь ямар юм гэдэг. За. За 88 55 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энжел радио. Тасарчлаа. За чи хамгийн их мөнгө 350,000. Хоцсон юм уу чи? Үгүй алдсан. Үгүй чи чинь зүгээр нэг жоохон тоглохоор би муурны хоолныхоо мөнгийг алдчихлаа гэж ойлгоход байдаг. Яаж 350,000-ыг алдаж чадсан? Муурны хоол юм амар ихтэй байсан баг. Би хараад согтоосон. Үгүй биш. Бид нар кинонд явж байхдаа нөгөө яг сцен болонгод автобусанда суудсан байж байгаа. Тэндээсээ гардаг байхгүй. Автобусанд юу хийх вдэ шууд ингээд би бүр ингээд нөгөө нэг бүгдээ хятад хэлгүй хүмүүс чинь ингээд худалдагчтай хөзөр зурж өгөөд хөзөр аваад заяа. Энийг авъя гэсэн чи дүй гэж айлгаад надад хөзөр гисэн. Тэгээд тоглоод бид нар бүр шүнжэнгөө тоглоод зураг авалгаас амар орой олжсэн юм чи. Тэгээ шүнжэнгөө тоглож яг ингээд нөгөө нэг янаар гараад өгөөд гарч мэддэгддгүй билээ шүү дээ. Тэгээд тэгсэн чи яг Монгол мөнгөөр боцсон 350,000 төгрөг алдсан байдгийн. Тэгтээ хамгийн новшин би тэрийг өгөөгүй шүү. Тэгээ алдаагүй юм биш. Сэтгэл дотроо л алдсан гэсэн. Би одоо бүр өдөртөө алдсан юм баг гэж. 1000 алдсан юм шүү. Тэ 1000 алдсан. Өдөртөө алдсан юм баг гэж бодсон. Энэ аюу сүртэй сенсацтай ярина тий. Ганууш. Юу хэдийг алдчихсан? Мөнгө алдчихсан. Би мөнгө алдчих. Би угаасаа мөрөд тоглож чаддаг юм уу? Хөзөр мөзөө сайн мэддэг. Би тийм одоо юу гэдэг ийм яг ингээд бүр тэгж санаанд орохоор тийм айхтар мөнгө зүүн алдж байгааг санаанд орохгүй байхыг бодоход тэгж айхтар ер нь их тоглоод идэв өндөө. Тэгэхээр яг нөгөө гэр бүлийнхаа өрөөнд ч юм эсвэл ажлынхаа л тоглодог шүү дээ бид нар ч. Аав нөгөө нэг намуу жоохон байхад та өрөө дээр ажилладаг гэсэн бохгүй юу? Та өрөөгийнхэн бол зүгээр битүү мууш. Ер нь бол одоо ч зүгээр захууд бол одоо ер нь ихэнх нь 13 тоглож. Тий. Одоо нэг машины зах мах те автоматын захууд ч ер нь байнга тоглоосдаг шүү дээ. Надад чихэрний мөнгө өгөхгүй ээж ш мууш тоглоод мөнгө алдаад би бүр ингээд амар харамсдаг гэсэн чи би хизээч том болоод мууш тоглохгүй аа. Тэр бол тийм бадрангой мажсан. Хожигдсан ч би өгөхгүй гэж. Хожигдсан ч би өгөхгүй. Тэгтээ яг ингээд тэгэл муурны хоолны мөнгө харсан ингэчлээ тэрслээ гэд ингээд тахлаар нөгөө хожоод байгаа хүндээ сэтгэл зүйтэй дарамттай байт юм лээ. За өгчий тэр 10 кг. Тэ одоо өгчий 20,000 төгрөг авах өгчий. За үрдэтэн дээр чи орлоо гэж бодъё. За 4-ийг ойлгоцсон. За чи ингээд нэг ойлгоцсон гэж бодъё л да. За чи нэг 100,000 төгрөгтэй ороод за 10 минутын дотор тэрийг 1 сая болгочлаа. Чи авах уу? Аваад гарах уу? Эсвэл тоглох уу? Тэнэгтэж дахиад тоглолт тэнэгтэн л дээ яг. Тэгээ бүр ингээд нөгөө юу гоё өсөө дэше шууш юм үзсэн те. Болгон дахиад аваа шийдэж байна. За тоглоё. Тэгээд нөгөө сүүлдээ болгон дахиад тавьж ирсэн. Би бол өстө мангар санаатай байлаа. Тэгэл шууд хожонгуудаа би дахиж тоглохгүйгээр шууд мөнгө авчиж амчаа. Тэгээ ийм хүмүүс аягүй муухай те. Яг ингээд хамт тоглож байгаа нэг 3-4-лээ тоглож байгаа ингээд нэгэн дээр бүх мөнгө цуглаж штэ те. Цуглаа дуусаагүй би явлаа гэж явчихдаг. Тийм. Хэрэг онцгой. Энэ чи казино ярьж байгаа штэ те. Тийм. Хүний мөнгө ярьж байгаа. Би бол анханасаа тэр одоо жишээлбэл 50,000 ч үгүй юм 100,000 ч үгүй юм те. Аваад ороод тоглох гэж орсон бол тоглоод дуусна. Тийм ээ бас. Зүгээр зугаацаал дуусна. Яс нэг иймэрхүү сэтгэхүйтэй бас. Үгүй ямар сайн. Үгүй ер нь тийм л дээ. Бид нар чинь за 50,000 вон алдцгаа гэдэг. Сичгаараас ондоо гэж магадгүй тийм. Мөнгө аваад хахаар ондоо. 50,000 вон алдцгаа гэдэг орсон хүмүүс чинь нөгөө 500 600 мянга болохоор чинь за гарыг ил гарч байгаа. Тийм бас. Тэгээд яг гарсан хойно үнэхээр гой санагдав. Яг гарна гэдэг чинь амар. Бид нар ер нь бүр төлөвлөөд яг 50,000 воноор тоглоё гэж 50,000 вонтол орсон байхгүй. Тэр нөгөө нэг юу гэдэг штэ нэг юм одоо жишээлбэл долларын хувьд $3 таарангуут ингээл мөнгө ингээл асгараал гараад ирдэг штэ. Одоо нэг машин 777 болгонгоо ингээд тэр бол ер нь хамгийн димээ. Тийм үү. Өнгөрсөн жил 10 онд хэдэн онд явлаа 18 онд явлаа. Тэрэн дээр занаа чинь тэрэн дээр суусараа таарсан гэсэн. Тий. Би бас тэрэн дээр ер нь суувал надад гой санагдав. Тэр хараа ингээд тааруулах гал үзээд өгдөг бах тий.
Тий, ер нь дэмэдэ. Амжгаа нөгөө галууд өрөөж хэрэг өлөөл гэдэг лөө. Би угаас тэрэн талыг 50,000-ыг алах гэж орсон. Тэгээ мэдээж алддаг. Амжгаа намайг гоё юм дээр суугаад тавьсан гэдэгт ороод бас мөнгө алдаад. Тэгээ би тойроо штэ. Тэнгүүд халуураа 50-50-тэй тэгэхээр чинь 18 50-50-ыг алдна гэчихэд тэгээ нэг л нөгөө зүгээр нэг машин дээр 10 минутанд алдчихар чинь шууд гараа явчих хэцүү. Тэгээ ахаад 50-ыг нөгөө бодсноос хэтрүүлж нөгөөдгөө яг хүзэр мүзрэн дээр тоглоод яг алдсан баг. Тэгээ бид хоёр яг 4 жилийн 100 мянгыг алдсан. Тэгээ бид хоёр чинь сэтгэлээр онцсон. Хоёр өдөр үргэлжлэж тэр сэтгэлээр онцсон. Мөнгө алдах хэцүү. Хожно гэж оруулж бас тий хожно гэж ороод алдчихвал хэцүү байх тий. Ер нь 50-ыг алдна гэ 50-ыг алдчихвал нэм бодохгүй. Нэмж алдаад тахчих. Тоглоом ихтэй бүр ингэ дуу шуудаа тоглохоор ч гоё юм биш. Чигэд ингэж штэ. Ари Смайл наад хар хайрцагнаас ч болоод энд монголчууд амьдралаа алдаж байх штэ харамсалтай гинэ. Гэтэ юу юм ате нэрээ ингэж бүр нөгөө донтор тоглодог хүмүүс амар тий. Энэ сте амар шүү. Би түрүүний ярьдаг шиг үнгүү хоол ундаагаас итгэж л орох юм байна. Нэмэнийг яг гэдэг штэ нөгөө. Тэр Макао гэдэг чинь бол хамгийн том гэж л шүү. Лас Вегас мэгс чинь бол томд ордгүй гэж тий. Макао нь хамгийн том гэж. Хамгийн том Макао гэж. Тэр хүмүүс өөрийгөө ямар нэг юм хийхдээ ингэ донтон гэж бодохгүй шүү. Тэрэндээ ороод донтчих чинь тий. Ер нь бол манай нэмээ биш үгүй би бол ингээд нэг юм хийвэл яг тэрэндээ тууштай салчихна гэдэг шиг тэгж ирвэ бодвол манай нэмээ бас тоглол бас нийлээ бас мөнгө алдахаар юм. Нэмээ жог яг цаана хараад зогсчихжээ. Мига яста сүртэй ярина. Тэгээ яасан бол гээд сонсохоор яасан байх нь гэнэ. Хүмүүс нөгөө нэг гэр бүлэрээ нөгөө канастер хүзэр муушиг тоглодгоо айгүйх бичиж байна. Канастер мэдхүү танаас айгүй гоё шүү дээ тий. Гэр бүлийн хүрээнд ингээд тоглож молчих юм бол гоё шүү дээ тий. Найз мастаа суугаад тоглож гоё шүү дээ. Канастер гэж үү? Канастер чинь 3 хүн 2 хүзэр нийлүүлж тоглодог. 2 хүзэр нийлүүлж. Нэг бол 3 хүн тоглолт, нэг бол 4 хүн тоглолт, нэг бол 6 хүн тоглолт. Өстой гоё тоглолт. Энэ дэлхийн хамгийн гоё тоглолт. Их чинь зааж өгнөд үү дээ. За нэг сонсогч авчи. 88 72 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Сайн. За, радиого багсгая. За, уцаараа шууд яриарай. За, казино орж ирсэн үү? Орж ирсэн. За, хаанхын ямар казинод орж ив? Сонсон бодлоо орсон. Парагвайст орж ирсэн. За. Тэ. Юу тоглох вэ? За тэгэл ороод үргэлээ танк тоглосон. Тэгээд юу тоглосон? Нөгөө шоо, 3 шооны нэг. Тий. Тэр их гоё тоглоом тий. Тэрэн дээр чинь анх болоод их олж ирсэн. Тийм үү. Ер нь одоо ингээд багцаагаар хэдэн төгрөг олоод хэдэн төгрөг алдсан юм шиг байна. За ер нь одоо байгаа мөвчөө алдаад жил хэрэгтэй тоглосоо би чинь 16 сая төгрөг 6 сая 500 мянган вон алдчихсан. Олсон хэд вэ? Олсноо бараг нэг 2 сая хүс юм уу? Тэгвэл та нэгэ алдсан биш тийм ээ. Эхэндээ их сайн болчих. Сайн олж болчих. Нэг 50,000 ороод 70,000 ороод нэг 200 бол 300 болох байсан. Тийм тэгээд ер нь донтох тийшээ хандж байна. Яг тийм. Яа. Тэр тийм. Тэгээд зөвхөн нэг ажиллаа мартаад. Тэгээ шууд болж өгөх юмтай мөнгө зээл тоглосон төлөөд болчтой юм. Тийм үү. Тэнд ер нь ажил хийдэг байхдаа эхлээд бол зүгээр нөгөө цалингаараа тэгэл тоглодог байсан гэсэн үг. Эхлээд нэг цалингаа уучаад нэг өдрийнхөө ялдааныг аваад нэг 5 хоног ажиллаад хагассан цент нь орж. Эхлээд нэг 6 маягаар бодоод ирсэн. Бодлоо юм. Харин тийм. Тэгээд өгөөд ийм биш. Тийм ээ. Бид нар тийг өгсөн бахаа тий. Харин бэрдээ бол их мундаг юм байна. Нэг хожоод гардаг. Би ч угаасаа санаата. За. Тоглоод болсон да. За болсон бол сайн байна тий. Сайн байна. За танд даачрлсан баярлалаа. За холбогдсон баярлалаа. За баярлалаа. Сайхан амжилттай да. Баярлалаа. Барилгын талбайд ингээ ажиллавал мөрөөдөд тоглоом тоглосон тохиолдол нь шүү дээ тий. Эхний удаа 100,000 төгрөг, хоёр дахь удаага шууд ажлаас салдаг гэж л шүү дээ. Хаана? Барилгын талбайд. Одоо нөгөө барилгын ажилчид шүү дээ тий. Тэд нар ингээл цааны цагаараа ч юм уу, цааны цагаар бишээ зүгээр ажлын дундуур ингээд ажлын цагаараа тоглол шууд ажлаас нь алт юм билээ. Зөв. Тэгэхээр бас амар хатуу мөрөд тоглоомч юм хатуу юу? Зарим компанид гэдэг бах тий. Үгүй тийм гол нь 13-д одоо ер нь монголчууд их орчод та. Гэтэ ер нь гоё тоглоом. 13 ч гоё л та. Гол нь ажлын бус цагаар ч юм уу те ер нь тоглол. Хамгийн амар нь би мэддэггүй шүү дээ. Манай хоёр хүүхэд мэддэг. Тэгээ ээж тоглохгүй гэхээр мэдгүй би тоглохгүй гэдэг тоглохгүй шүү дээ. Ганц миний хөзөрнөөс ганцхан мэддэггүй юм покер 13 2. 13 дөрүүлээ тоглодог байхгүй юу? Яг хөзрөө тэнцэн ууж аваад.
Монгол шиг зуршиглах гоё шүү дээ. Тэгээд яг мөрөдөө тоглож байсан 13. 13-аас тоглож байсан. Сайн тоглох. Сайн тоглоно. За хоёулаа тоглоно. Чи мэдгүй бах тий. 7 доошоо Чи бас мэдгүй юм уу? Шүү дээ. Бүү тийм үү? Монгол шиг зүгээр хөзөр мөзөг бол тоглоно. 13 мөр бол тоглож байдаг. 108 бол үнэхээр дуустдаггүй нэг тоглоом байна. 108 яа. Юу жоох хүүхдийн тоглоом юм ярь тий. Даалуу гоё тий. Даалуу тоглодог. Даалуу бол тоглож цайвар авчин гоё шүү. Харин тий. Жанли гэж ямар тоглоом байдгийг. Жанли гэдэг нь тэр цайвар авах байхгүй. Жанли гэдэг нь одоо нэрлэлсэн мод. Нэгдүгээр хүнээ нэрлж авдаг байхгүй. Надад бүр нэг хүн тайлбарлаж өгөө заяа. Ингээд нэг нь ингээд хасагдангуут нөгөөхийнхөө хамгийн сайн моднуудыг хамгийн сайн хүн авчих юм. Юу зандаа буруу тайлбаршлаа. Яг нь цай ураах буюу даалуудахад жанлиг байдгүй гэвэл байдаг. Бүр жанлидах гэх бүр тусдаа өөр тоглоом байгаа. Тэрийг Зүү аймгийнхаа амир тоглодог. Тэгээд тэр чинь бүр амар цол гуншин дуудаж бүр нилээ нөө хөдөөнийхэн чинь бүр амар тоглолт шүү дээ. Майхан биш үү? Биш. Жанлидах гэдэг юм. Шал өөр шүү. Тэгээд жанлин гэдэг амар гоё нэршил. Би нэг нь л хэлсэн. Тоолж чадахгүй. Гэхдээ энэ нэр надад амар таалагддаг. За жанлидахыг ста амьдрал даахудаа сонсч. Би бол цай ураах л бодсон. Гэхдээ би даалуунаас цай ураач л мэднэ л дээ өөр юм мэддэг. Тэгээ нүх шахаж мэднэ. Нүх шахдаг нэг тойроо яваад идэг. Тий. Гэхдээ ястаа даалгаас зүтгэв. Хөдөр доолгоос бусдыг нь мэдэхгүй, даалуу малууч мэдэхгүй би нэрийг сараа онцгтарч. Гэр бүлэрээ нэг юм баяр маягаар ч юм уу цуглараад тий. Эсвэл зугаалж явах тоглоод гоё шүү дээ тий. Ер нь бүр яг 8-уулаа дурак тоглох амар гоё дээ шүү дээ. Дурак гэдэг нь зүгээр хөзөр тий. 8-д болж болдог юм уу? 5-аар хуваах юм уу? Тий 5-аар хуваагаад. Тий өстой гоё. Зугаал юм да тий. Тий яг жинхэнэ тактикийн тоглоом барьдаг. За яг хин гарах ингээл хоорондоо би гарах. Гэтэ надад тим мод байна гэж ярихгүй нэлээ хатуу дөрмөж тоглоно шүү дээ. Гэтэ тэр амар нөгөө тоглолтог хүмүүс чинь шууд ингээд нэг их мотив бүртгэж явчихдаг юм шүү. Энд гарцсан. Энэ бол магадлалын онлаа. Ядаргаатай тий. Бүртгэж явчихдаг юм л ш нэг амар. Чамд бол яг хатан л агаал доо. Тэг шалтан ноёл агаал доо. Яг үндэ би тэрийг барай зогсож байгаа байхгүй. Ганууш дээр адилхан юм байна дөө. Муу шиг хөзрөл мэднэ. Гэхдээ тоглох дургүй юм. Муу шиг болохоор хамгийн дөрөд ер нь үсрээ дэшиг яваад. Та тэгэхээр амар шартаа болохоор тэгээд идэм үү? Шартаа болохоор тийм тоглоом болсон тоглоом. Үгүй мэдэхгүй л байхгүй. Соригдуулахгүй. Одоо манай найзууд багын найзууд бол одоо өстой хөзөр дааланд үнэнд орго шүү дээ. Тийм үү? Баг ухасаа насаараа гуйлаа. Надаа ингээд юм хөзөр тоглооч тэгээд тэр нөгөө нэг манай гэрт болохоор компьютер тоглоом байдаг гэсэн байхгүй. Би нөгөө арай төрүүлээд авцсан баг ухтаа. Тэгээд тэд нар компьютер тоглохоос би өөрөө үзсэн. Тэгээд тэд нар компьютер тоглохын тулд надтай хөзөр 1 цаг тоглож худлаа хожиж жаад. Тэгээд оронд нь тэд нар 10 минут компьютер тоглох гэсэн. Ой тэр нөгөө нэг юун дээр үүдэг штэ компьютер дээр нөгөө нэг солитер жилөө солоо таяр жилөө нэг тийм хожингууд ингээд бүх хөзөрнүүд нь ингээд тэрээс та гоё. За энэ үрээд 2022 оны 8 дугаар сарын 11-ний пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар гоо үзэсгэлэн тодруулна. Beauty God хамтран ажиллаа. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч гоо сайханг тодруулна. Beauty God. Хөдөө гадаа яваад борлоод ирлээ гэж санаа зовох хэрэггүй. Beauty God цайруулах серум, тос, унтлахын маск, нарны тосыг хэрэглээд үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Захиалга утас 8011 тэгтиг 45 8040 33 эфир. Яна нэвтрүүлэг. Хөтлөгч Гэрлээ, Занда, Номо, Нига. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3.